Уулзалтанд аймгийн засаг дарга Галсан дондог аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрүүхүү, глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Отгонбат болон Жаргалан цум ерөнхий боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн 200 орчим сурагч оролцсон юм а. Энэ үеэр аймгийн засаг дарга Галсан дондог санаачлан глобал удирдагч дээд сургуулийн 1-ээр нэмэх нь 3 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн шилдэг 35 сурагчид 50 улсын намхай их сургуульд 1 жил үн төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулан өгч сурлагын өндөр амжилт хүслээ. Тухайн 35 суралцагч 50 улсын намхай их сургуульд 1 жилийн хугацаанд суралцахдаа амжилт гаргаж онцорсон тохиолдолд хүссэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн 3 жилийн турш үн төлбөргүй суралцах боломжтой. Энэ үеэр глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Отгонбат төгсөх ангийн сурагчдад зориулан жинхэнэ манлайлал сэдвийн хүрээнд илтгэл тавьж глобал удирдагч дээд сургуулийн 1-ээр нэмэх нь 3 хөтөлбөр буюу эхний 1 жил Монголд суралцаад дараагийн 3 жилд Тайван, Солонгос, Америк нэгдсэн улсын шилдэг их сургуулиудад шилжин суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж тэдний санал бодлыг сонссон юм а. 2017-оос 2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 суманд 25 сургуулийн 694 бүлэгт 18472 сурагч суралцсан. Үүнээс ахлах ангид 3408 хүүхэд суралцаж, суурь боловсролыг 1555 сурагч, бүрэн дунд боловсролыг 1785 сурагч эзэмшиж, 2018 оны эсэлтийн ерөнхий шалгалтанд 1632 суралцагч бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд эсэлтийн ерөнхий шалгалтын үйлчлэлийн мөнгөөр Ховд болон Орон шууд Энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын онцлог юу юм гэхээр Монгол улсын хэмжээнд Орхон аймаг, манай аймаг, Ховд аймаг хоёрт бол эсэлтийн ерөнхий шалгалтын газар дээрэн одоо хүүхдийн авсан оноо дүнг танилцуулах ийм үйл ажиллагаа маань туршилтын байдлаар зохион байгуулагдж байгаа. Тэгэхээр энэ жил бол хүүхэд бүхэн маань ороод математикийн хичээл дээр тухайн орсон хичээл дээрээ ороод даалгаврын гүйцэтгэлийн оноо гарахаас биш 800 оноо 500 оноо авсан гэсэн тэр үнэлгээ тэр оноо бол гарахгүй. Хүүхэд 100 одоо даалгавартаа шалгалтын хүрээнд хэдэн хувийг нь гүйцэтгсэн бэ гэдэг гүйцэтгэлийн оноо гарна. 7 сарын 1-ээс бол хүүхдүүд маань нийт одоо Монголын үндэсний хэмжээнд эсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо гэж гарна. Энэ дундаж онооны төвшөнд 500 оноо, 800 оноо, 700 оноо авсан уу гэдэг рүү шилжиж танилцуулагдах байгаа. 7 сарын 1-ээс 7 сарын 5-ны хооронд хуваар сонгох энэ үйл ажиллагаа маань зохион байгуулагдах юм. 16-ны өглөө 8 цагаас хүүхдүүдийн маань эсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа маань эхэлнэ. Энэ жил монгол хэл, гадаад хэлний хичээлүүд маань сонсох одоо даалгавар нэмэгдэж орж байгаа. Тэгээ сонссон зүйлийнхаа талаар ойлгосон зүйлээ бичих ийм даалгаврууд нэмэгдэж орж байгаа. Энэ жилийн одоо эсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулалтын хүрээнд бол 33 ангид эсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдана. Аймгийн төвийн Жаргалан цумын 2-р сургууль дээр эсэлтийн ерөнхий шалгалт явагдана. Энэ 33 ангид бүгдд нь одоо камержуулсан байгаа. Эсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдж байгаа явцыг гадаа сууж байгаа эцэг эхчүүд ард иргэд үзэх бүрэн боломжтой, танилцах боломжтой. Ягаад гэвэл камера гадаа ангиудаа суурлуулад гадна одоо лид дэлгэцээр бид нар шууд гаргах байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол хүүхдүүд маань эсэлтийн ерөнхий шалгалтыг одоо аймгийн хэмжээнд 1000-аад хүүхэд математикийн хичээлийг сонгосон байна. 1000 хүүхэд нэг зэрэг ангиудад хуваарлагдаж ороод эсэлтийн ерөнхий шалгалтын одоо даалгавраа гүйцэтгэж дууссаны дараа эхний ангиудаас нь эхлээд хүүхдүүд маань ангидаа ороод дүн үнэлгээгээ сонсно. Одоо нэг ангид 25-аас 30 хүүхэд орлоо гэхэд 25-аас 30 хүүхэд маань бүгдээрээ зааланд орж ирээ тэндээ автомат машинаараа даалгавраа одоо бүтэмжилсэн материалын газар дээр нь өөрсдөө үзээд тэрийгэ уншаад гарч байгаа дүнтэйгээ танилцаад ингээд гаргадах боломжтой. Гарч ирсний дараа хүүхдүүдийн дүн үнэлгээг гадна бичээд бас самбарт хадаж хүүхдүүдэд танилцуулах юм үйл ажиллагаа байж байгаа. Энэ жил бол цагдаагийн байгууллагаас бол өмнө 2 цагдаа ажилладаг байсан бол энэ жил манай дээр 4 цагдаа ажиллахаар байгаа. Мөн одоо Ховд аймгийн хэмжээнд эсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахын хүрээнд боловсролын үнэлгээний төвөөс 3 хүн ирж ажиллаж байна. Дашрам дуртахад өнгөрсөн 5 дугаар сард шинэ Монгол дээд сургуулиас ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд эсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөх ангийн нэгдсэн шалгалтуудын өмнөх түвшин тогтоох, мэргэжлээ зөв сонгох, шинжлэх ухааны авьяас чадвараас сорж бие даан суралцах эрмэлзлийг бий болгох зорилгоор ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдын математик, физик, хими хичээлийн олимпиадыг онлайнаар зохион байгуулсан. Энэхүү олимпиадад Жаргалан цумын 1-р сургууль, Цас талтай прогресс лицей сургуулийн 88 сурагч оролцсоноос
50% тэтгэлэгдээ суралцах эрхийн бичгээр 4 сурагч, 40% тэтгэлэгдээ суралцах эрхийн бичгээр 7 сурагч, 30% тэтгэлэгдээ суралцах эрхийн бичгээр 6 сурагч тус шалгарчээ.